Наадхандаа замын тавиад өгчөөч дээ. За, ер нь та нар мэдж байгаа шүү дээ. Намайг те 2000-ад оны үеийн аимшигын тэгээд тэр дундаа слэшер буюу одоо сүнс чөтгөртэй биш бодит алуурчинтай аимшиг кино дуртай гэдэг те. Мэдээж тэгээд яг team жанрын цөөхөө хэдэн кино байгаа шүү дээ. Буруу эргэлт Hostel тэгээд мэдээж те Icon-ууд маань буюу Friday the 13th, Halloween гэх мэтлэн зөндөө байгаа заяа. Гэтэ өнөөдөр болохоор би та нарт хүмүүсээ нэх мэдээд байдаггүй за underrated буюу нэлээд дутуу үнэлэгдсэн гэж хэлж болох үст team киног танилцуулах чинь. See No Evil гэд 2006 онд нээлттэй ээжүүлсэн энэхүү кино бол ястой яг л те тухайн үеийн слэшер аимшиг кинонууд яг юугаараа зугаатай байдаг вэ гэдэг чеклистийг бүгдийг нь сайхан бүрдүүлсэн кино байгаа байхгүй юу? Ихэнх үйл явдал нь нэг газар өрнөдөг те олон толоо юм хуцаад нуршаад байдаггүй шууд амьд үлдэхийн төлөө тэмцэл рүүгээ шумбаад орчдөг. Хүн амир зүүдэнд ормоор эсрэг дүртэй олон аллага үзүүлэхийн тулд олон гол дүртэй гэх мэтчлэн те. Тухайн үеийн слэшер аимшиг кинонуудаас зурж байгаа за нэг ганцхан юм байгаа заяа. Яг үндсэн эсрэг дүрийн алуурчин маань ямар нэгэн creepy mask-гүй ер нь бол яг хүн төрхтэй хүн байгаа. Тэр нь ч угаасаа шалтгаантай л да. Ягаад тэгэхээр тэр алуурчныхын дүрд Kane буюу тухайн үед өстө Jenkin WWE-д од болж исэн wrestler тоглосон байхгүй юу? Киноныхоо те бүхий л маркетингийг Kane эсрэг дүрдэн тоглосон аимшигын кино гэж хийх нь ойлгомжтой болохоор царайг нь нууж болохгүй шүү дээ. Тэгээ угаасаа WWE Studios-ийн продюсерлж одоо гаргасан кино буюу ерөнхийдөө баг WWE-гийн хийсэн кино гэж хэлчихэж болохоор кино байгаа. Хэсэг угаасаа WWE нэлээд олон кино продюсерлж гаргахаас гадна хамгийн гол нь гол дүрүүдтэй одоо өөрсдийнхөө одоо wrestler-үүдээс одуудаас тоглолдог байснараа алдартай. Одоо тэгээ амар том лаг кино одууд болчиход байгаа Dwayne Johnson буюу The Rock, за тэгээ John Cena, за тэгээ мэдээж Dave Bautista гэх мэтчлэн одоо энэ кино урлагтаа од болсон байгаа хүмүүс анх яг одоо энэ кинонуудаас нь ерөөдөө гарч ирсэн байхгүй юу. За тийм байна. Тэгээд миний хувьд яг 2000-ад оны үеийн хамгийн дутуу үнэлэгдсэн миний бас яг хувьдаа жоохон дуртай гэж хэлж болох үст тийм слэшер аимшиг кинотой танилцахтаа бэлнэ. Зүгээрш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дууд булам төрх харцсан чинь масуурн галзуурхад ганц гурван номер чинь нугур чинь нуруу чинь төгс эй бад бич зурх чинь төгс чамд хэл хүүхс мөр шүт. Тэгэхээр кино маань нэгэн 2 цагда хүр шайлд маань орилго чимээ энэ төр сонсогдоод байна гэх дуудлагын дагуу өнөө хүр шайлд нь ирж байгаагаар хэлж байгаа. Хаалх нь онгорхоо байхаас гадна яг жинхнээс дотроос нь эмэгтэй хүний орилго чимээ сонсогдоод яваад урсан чинь ханан дээр нь цустай гарны мөр энэ төр гарсан байхаас гадна ханан дээрээ загалмаатай баахан лаасаадсан ер нь л айгүй эвгүй байшаа өгддөг. Тухайн байшин дотроос нь 7 ширхэг нүдийн ухаад авдсан цогц олдсноос гадна ашгүй саяны манай Williams гэж цагдаагах нэг гараа алдсан ч гэсэн амьд үлдсэн байдгийг баруун гараа биш зүүн гараа алдсан нь бас сайн мэдэн штэ ер нь бол тэ. Энэ хүү явдлаас 4 жилийн дараа Williams ах маань 4 эрэгтэй 4 эмэгтэй шоронгийн оргидлуудаар хуучин зочид буудлын балгасыг цэвэрлүүлэх ажлыг одоо дааж авцсан явж байгаа юм байна лээ. Blackwell гэд бүр ийм амар том зочид буудал заяа. Цагтаа айгүй олон үйлчлүүлэгчдтэй биологи хичээлээр дүүрэн буудал байсан ч одоо ашиглалтнаасаа гарцсан. Тэгээд эцэд нь сайн үеийн аян тандилсан болж таарж байгаа. Тэгээд энд харагдаж байгаа Маргарет гэж тэр сайн үеийн аяныг нь хариуцж байгаа ажумаа энэ буудлыг сайхан цэвэрлж янзлангуудаа орон гэргүй хүмүүсийг төр амьдруулдаг газар болгож шинжлэх гэж зорж байгаа гэсэн үг. За тэгээ мэдээж энэ цэвэрлэгэнд нь хэд хоног чадах ятгаараа туслаад ялын хугацаанаасаа жоохон ч гэсэн асуулах гэж байгаа гол дөрүүдтэйгээ сайхан танилцчихэд ер нь бол наймуулаа нэг тийм одоо хүн алж малсан хүнд гэмт хэрэгтнүүд биш зүгээр те карманы улгааны зэрэглэлийн нөхдүүд байхгүй юу. Эхний хүн бол Russell, уг нь бол янзын сайхан high fashion модель болж болох үз царайлаг Мексик зүгийн царайтай залуу данч карманы улгаач. Ричи бол харин матфизиктэй гавл байсан тархитай нөхөр хэрнээ онлайнаар янз бүрийн хүн одоо зайллаад хүн амьтны данс хакердаж одоо макердаж тэгж байгаа одоо баригдсан хакер. Майкл ч гэсэн мөн адил зүгээр хар тамхи хүн зарах гэж байгаа газар дээрээ баригдсан жижиг зэрэглэлийн драг дилер. Тайсон болохоор бас л те орон байрны улгаач байгаа байхгүй. Тэгэхээр хаалга маалга хулгай гарan голохтой мэрэгжлийн бачка гэсэн үг. За бүсгүүчүүд рүүгээ оръё. Кристин гээд нэг буржгар үстэй латина байгаа. Эрэгтэй хүнтэй зодолдоод бүр зодж жогоод баригдсан ширүүн гар. Зови гээд блонд мань болохоор shoplifter буюу дэлгүүрээс хувц сулгаалж байгаа баригдсан хулгайч. Кира болохоор чааваас нөгөө хар тамхи зардаг Майкл Дураки X юм байна лээ. Яг Майклтай адилхан хар тамхи зарах гэж байгаа баригдаад шоронд орсон байгаа юм. Заяаны анууд адилхан гэж царайч гэсэн
төстэй ч юм уу гэж нөх. За тэгээ сүүлчийн охин болох Мелиса бол хамгийн гэмгүү царайтай нэрнээ хүний гэрлүү хулгайгаар ороод тэр хүнээ одоо аалах гэж оролцсон хэрэгтэй эмэгтэй байгаа. Тэгээ би бол иймэрхүү аимшиг киног олон гол дүртэй байх тусам дуртай байдаг байсан. Олон аллах гарна л гэсэн үг шүү дээ. Сайн үеийн газрын эмээ Уильямс эмэгтэй орхин эмэгтэй цагдаа гуравтай нийлээд нийтдээ 11 хүн өөхөх магадaltaй кино байна. Мэдээж тэр буудал нь айгүй гоё буудал байдаг. Гэхдээ тэгээ яалтчгүй л хаягдаад айгүй удцсан болохоор бөөн жомомтой. Тэгээ энэ хоёр заваарсан юм ч одоо юу ийгдэх юм бэ? Хөрхийн мэдээж тэгэл манай хэд хүн амир сэжгийн 0 30 хэдэн давхар тоостой хан энтрийг зэвэрлээл ажилдаа орж байгаа штэ. Удалгүй хакер Ричи орон байрны уулгаач Тайсон дээр ирэнгүүтээ нэг санал тавьж идэг нь энэ Blackwell гэж буудалд нь асар их мөнгөтэй сейф одоо хүртэл олдоогүй ямар ч л байсан дээгүр давхруудын нэгэнд байгаа гэдэг домог яриа байдгийн бэ лээ. Тэгэхээр тэр Ричи ерөнхийдөө Тайсны цоочтой хаалга тайлах ур чадварыг ашиглаад хамтдаа тэр мөнгийг олоод бусадтай илүүлгүй хоёулахна хувааж авъя л гэж байгаа байхгүй юу. За тэр явах юм. Манай хэд угаасаа л шоронд эсрэг үүсдэхээ бараа харалгүй удцсан болохоор нэгэнтэйгээ жоохон соронзоо холбоо үүсгэх сонирхол байж л байгаа штэ. Майкл нэг хулгайгаар аваад ороод ирсэн хар тамхиа үзүүлэнгүүтээ орой хэдүүлээ жоохон юм ярьж суух уу гэснээр Зоуи, Рассел, Мелиса гурав зөвшөөрөөд Рассел Майкл хоёрыг оройн гарч явах гээд байж хахад Ричи Тайсон хоёр бол ядраад байна уу унтлоо таад өөрсдөө суу гэж байгаа. Угаасаа ойлгомжтой штэ. Гарсныхын дараа мөнгөтэй сейфнийхээ эрэлд гарч ийлгүй яах вэ? Энд ингээл амьдрал өрнөд байхад нөгөө Майкл X, Кира, Кристина хоёр хоорондоо нийлчээд бусдаасаа жоохон зайгаа барьсан байгаа даа байхгүй юу? Тэг бүр нэг үнэхээр хүнд хэлхийн аргагүй, төсөөлхийн аргагүй амар юм болдгоо. Кира ийм амар газар усанд ороонаа тий. Тэр хан маныг харчил та Jesus Christ. Яаж ийм газар усанд ороод байгаа юм бэ? Ячид л яг ингээд усанд орж явахт нь хэн нэгэн анны завсраарах нүхээр араас нь нууцаар гүлэрж ийлгүй яах вэ? Тэгснээ Кира нуруунд дээр нэг юм одоо загалмай шивэстэй байхгүй юу? Тэрлүүл бүр нилээн тогтож хараад байдгийг. За байгаа гэдгийг бүр мартчих нөгөө Уильямс эмэгтэй цагдаа хоёр ч байгаа штэ тий. Доод давхурт ганц хоёр юм уусан шигэ нэгэнтэйгээ юм ярьсан байж ах үеэр эмэгтэй цагдаа маань гэрлэг санал авсан тухайгаа за бас яг ямар хариу өгөхөө мэдэхгүй байгаа тухайгаа өмнө нь хараараа тавиулж исэн болохоор эрэгтэй хүнд итгэж чаддаггүй ч үнэхээр л одоо үерхэж байгаа хүндээ чин сэтгэлээсээ хайртай тухайгаа гэл хөөрхөн юм ядаа ярьсан байж идэг. Ер нь тэгэл аимшиг киноны дүр нэг иймэрхүү нанди юм яриад эхлэхээр өгөх нь ойлгомжтой байдэн штэ. Энэ үеэр манай Ричи Тайсон хоёр мөнгөнийхөө эрэлд замдаа таарсан хаалгануудаа хулгай аргаараа онгойлгох замаар явсаар нэг сони юм олдгоо. Ийм нүдийг нь ухаад автсан хөгшин хүний цогцос 30 жил нэг ч хүн бараг дотор нь ороогүй барилга гэж итэл энэ цогцос нь яалтчгүй жоохон шинээрээ байгаад байгаа байхгүй юу? Ричи паникнда шууд гарч гүйж агаад алуулах нь угаасаа ойлгомжтой. Энэ үеэр Кира, Кристин хоёр буу алдсан сууж явах бөгөөд Кира угаасаа ирснээс хойш л яаж иж байгаад оргоё энтергээд юм яриадсан байхгүй юу. Кристин тэгээ өрөвдсөн юм уу яасан галтгоонд нэг гарч болох зам арсан тухайгаа хэлээд тийш нь хүргэж өгдөг ч гэсэн угаасаа ойлгомжтой штэ. Гарч амжихаас өмнө галтгоороо хоол зөөдөг хоолны лифт онгоогоод алуурчин Кираг аваад явнаа. Орилго чимээгээр нь Уильям энтер хоцорж орж ирж Кираг аварч чадалгүй явуулснаар ерөнхийдөө л хэрэг биштжээ гэдгийг эцэст нэг юм ухаарангуудаа Кристин, Уильям хоёр босод нөхдүүдийгээ болохоор дээшилж байгаа. Мэдээж тэр лифтнийхэн таазан дээр манай эмэгтэй цагдаагийн тархины үлдэгдлүүд байж байгаа штэ тэ галзоо. Лифтнээс буусныхаа дараа шхүү Тайсон голж уулзаад харсан бүхэл юмыг сонссныхоо дараа Уильям тэ боломжгүй тийм юм байх боломжгүй. Би тэр алуурчин 4 жилийн өмнө толгоонд нь буудаж алсан гэж яхаас гадна үзэгчд хэдүүлээ нэг шинэ юм мэдэж авдаг нь нөгөө нэг киноны эхлэлд нүдээ сохлуулсан ч гэсэн ганцаараа алуулаагүйсэн эмэгтэй байсан штэ. Тэр нь биен дээрээ загалмай шивэстэй байсан юм байлээ. Тэгээд ер нь тэр шивэснээс нь болоод алуурчин тэр эмэгтэйг алаагүй гэж таамаглаж байсан заяа. Тэгэхээр алуурчин сая Кираг шууд алалгүй барайд аваад явсан нь бас тэр нуруунд дээрх шивэстэй нь холбоотой болж таарж байгааз ямар ч л байсан Уильям тэр хоёр цахилгаан борохоогоо авч өгөөд хурдхан шиг бусдыгаа болоод эндээс цугтаа би дуусгаагүй ажиллаад дуусгах ёстой гэд мангар баатарлгаар алуурчин болохоор явнаа. Амжилт миний бороо.
Харин тий, Уильям ингээ үгчж байгаа юм байна лээ. Anyways, Michael, Zoe, Russell, Melissa дөрөв хангаудлж байгаа шүү дээ. Тэгээд яг хангаудлж байхад нь зөвхөн нэг талаас харагддаг толны цаанаас нөгөө алуурчин чинь манай эдийг ширтсэн байж ялгүй яах вэ? Алуурчнаа танилцуулаг юм байна шүү дээ нэрээ. Jacob Goodnight гэдэг нэртэй алуурчин байгаа. Өмнө нэлсэнчлэн WWE-гийн суперстар Kane энэ хүдүрийг бүтээсэн байгаа. Kane өөрөө 2 м 13 см өндөртэй юм баггүй юу? Тэгэхээр Jason Voorhees тоглож исэн бүхэл жүжигчдээс хамаагүй өндөр ерөн л бүр амар авраг биетэй хүн байгаа. Ямар ч л байсан тэгээ Melissa Russell хоёр биологи хичээл хийх гээд нөгөө хоёроосоо тусдаа өрөөрөө орж явах үеэр Jacob Kirag нэг сонин төмөр тооронд оруулаад тавьсан байдгийг удалгүй орж ирснээр шүршүр дагуулж оруулаад нөгөө нэг загалмай шивэсэг нь бүр ээлж таалаад яах гэж байгаа тусаараа тэгэл. Гиснээс ус нэрээ Jacob зүгээр ч нэг таарсан үнэл алаад байдаг тарихгүй алуурчин биш байхгүй юу? Ханан дээрээ ийм баахан хонхтой тэгээд буудлын бүхэл булан тохойд төмөр удас байдаг бөгөөд төмөр удасанд нэг хүн хурж хөдлөх юм болов ингээд өөртөө сайхан дохио болж хонхоор нь ирдэг болж таарж байгаа. Melissa Russell хоёр биологи хичээл хийж байгаад ортой нь холбоотой байсан төмөр удсыг хөндөд байршлаа заагаад өгчдөг. Оронд төмөр удсаа нааж байна, холбож байна гэхээр ямар нэгэн балаа хоёр юм ирчээд яг энэ орон дээр биологи хичээл хийнэ гэж таамагласан болж таарж байгаа юм дээ галзуу. Мэдээж Russell алуулсан нь ойлгомжтой шүү дээ. Jacob Melissa-г татаж байгаад сүүлдээ залгуу нүрсэн юм уу ясаа зүгээр унгаачдгийг. Хамгийн амар нь уг нь бол шууд бяцарч өхөлгүй амьд үлддэг заяа. Даанч нэг гудамжны нохоо ирснээ хамуудынхаа дуудаад бөөндөө сайхан Melissa-г хуваагаад идчихдэг. Удалгүй Michael, Zoe хоёр ч гэсэн тэнэж жагаад лифтэнд суухынхаа өмнө Jacob-тай тааралдах нь ойлгомжтой. Хамгаалж чадлаараа зүхтааж айгүй дажгүй байрлалуудад нуугдсан байсан ч гэсэндээ Zoe нөгөө эмэгтэй цагдаагийн утсыг нь галцсан л байсан байл л дээ. Тэр нь гинт дуграад бариад өгчдөг. Тэрнээс гадна Jacob технологийн хэрэгсэлтэй ойрхон байж чаддгүй юм шиг байлээ. Утасны чимээнд тархин өвдөөд хідүүлээдээ багийнхаа дурсамжуудыг харуулж байгаа юм аа. Jacob-ыг ээж нь бүр баг байхаас нь л ингэж төмөр торонд нохоо шиг амьдруулдаг байснаас гадна бүр хитрхи галзуурсан төвшний шашинлаг эмэгтэй байсан юм байлээ. Тэгээ би чамайг ирээдүйд нүгэлтэй хүмүүсийг дэлхийгээс зайлуулах бурхны илч болгож бэлдэж байгаа нэ. Чи том болохоор нүгэлт хүмүүсийн нүгэлт нүднүүд үгүй хийх бурхны илч болно энэ төр гэж элийн юм ярьж үсгсэн болж таарж байгаа юм. Ямар ч л байсан утасны дуурах чимээ тархийг нь өвдгөөд байсан болохоор багтаад орчмоор том зайтай газар л үйдэг буюу Zoe-гийн хоолоор үжихэд Zoe-г алдчихдаг юм аа галзуу. Michael зүхтааж явж байгаад Tyson Christine хоёртой таарсан ч дахиад замдаа нөгөө төмөр утсыг нь хөндөд байршлаа заачилгүй яах вэ? Tyson Christine хоёр зүхтааж явсаар Kiraгийн урилга чимээг дагаад Jacob-ийн boot camp руу ороод ирдгийн ширээгээр нь дүүрэн нөгөө нүднийхэн цуглуулганууд байгаа штэ тий. Удалгүй торон төгжигдсэн байгаа Kirag жолж уулзлаа. Даанч Jacob-ыг ирэхээс өмнө сулж амждгүй юм л та. Jacob орж ирчгээд Kiraгийн торыг нь онгойлгох гэж оролдоход чаваас Tyson амийг нь аварж анхаарлыг нь сарниулах гээд нөгөө төрөний өрөөнд шилмэл хагалж чимээ гаргаад гарсныхан дараа Christine торыг нь онгойлгох гэж үдсэн ч түлхүүрэн зөвхөн Jacob л байх нь ойлгомжтой штэ. Failснээр Tyson алуулнаа. Гэтэ нэг сайн болдгоо нь гаднаас манай сайн үлийн аяны эмээ ороод ирдэг байхгүй юу? Kira шууд эмээ авраарэ гэж тэгсэн чинь эмээ яг үнэндээ манай талд биш юм бэлээ. Энэ үлгчэн яагаад алахгүй байлгаад байгаа юм гэд бүр Jacob-ыг загнаад унлоо. Тий, эмээ вэ штэ. Jacob-ыг нөгөө нэг торонд хорж өсгсөн ээж нь юм байна лээ. Тэгээ нөгөө киноны эхлэлт гардаг хэрэг болсны дараа хүүг нь буудсан цагдаа буюу William-ыг олж харчгаад William-ыг ийшээгээ авчирч алахын тулд энэ орон гэргүүчүүдэд зориулж одоо хуучин буудлыг засварлах энэ төргээ балаа төслөө эхлүүлсэн болж таарч байгаа. Ямар ч л байсан эмээ Jacob дуурлаад чи алахгүй юм бол би өөрөө алчихъя заа юу гэд Kirag бууддгийн даваан дээр Jacob болиулангуудаа
Галзуу. Тэгснээ шууд Кираг аваа гараа явчихдгийн. Араас нь Кристин бууга барьсаар яваад үтсэн чинь Жекоб ингээд Кираг үрдөрөө тэрвэрцэн унтах сэрхийн голоор гөлийцэн нэг юм ховсын байдалтай сууж идэг байхгүй юу? Кристин өстой триггер дисциплин хийж байгаад яг толгоонд нөлөөд буудсан чинь буу сумгүй байсан болж таардаг бро. За тэгээ ингэж эцэст нэг юм Жекобыг алж чадсанаар кино маань дуусж байгаа. Гэтэ after credit scene байгаа заяа. Хамгийн гол нь иймэрхүү аимшиг киноны after credit scene дээр дандаа л алуурч нь амьд гарцсан байгаа энтрийг харуулдаг болвол энэхүү кинон дээр эсэргээрээ алуурчнаа бүр доромжлоо гэх юм уу да дуустгийн. Яалчгүй YouTube дээр бүтэн харуулж болохгүй л дээ. Гэтэ ер нь бол заяа. Жекобын цогцсон дээр нөгөө нохоонуудын нэг нь ирснээ турбаа зогдоод нөгөө нэг онгойц нүднийх нь нүх байсан шүү дээ. Том тэр хэсэг рүү шээчээд яваад өгдөг. Харин тэ үнэн хаарч чааж байгаа. За тэгээ өнөөдрийн маань киноын дөрөв өндөрлж байна. За тэгээд одоо ингээд энэ бичлэг үзэж байгаа хүн болгон яг ингээд аз шаргалтай биш байгаа. Зарим нь аз шаргалтай байгаа. Зарим нь аз шаргалгүй байгаа. Тиймэр хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд аз шаргалгүй нэг жоохон асуудалтай байгаа хүмүүсмээ сонсож байгаа юм бол зүгээр шүү. Тэгээд миний сэтгэл санаа жоохон хэцүү байгаа. Надад бол ингэдэг байхгүй. Би ингээд хэцүү байгаа үедээ яавал надад жоохон дээрдчихдэг вэ гэхээр зүгээрээ би ганцаараа зовоогүй зөндөө олон хүмүүс яг ингээд иймэрхүү духгүй мэдрэмжүүдтэй ингээд явж байгаа гэж бодохоор арай дэрдчихдэг байхгүй. Тэгэхээр за ганцаараа биш шүү заяа. За тийм байна да. Тэгээд өнөөдөр минь бичлэгийн дөрөв өндөрлж гин би сексиг сууц энэ айгу царамуудаа харагдсан баха өнөөдрийн бичлэг. Угаасаа л царамуудаа л да. Гэтэ бас бүр царамуудаа харагдсан баха. Ер нь хүн нэг царайлаг байгаад гаалбгүй шүү дээ. Тийм үстэй. За тийм байна. Тэгээд дараач хавшлаар уулзлаа. Тэр баяртай. Таартай шүү за. Сайн өнөрөө. Гой зүзүдлэрээ амар гоё юм юу зүдлэр ингээд нэг ивэртэй чи юу лээ? Unicorn зүдлэрээ. Крашийнхаа хөөрхөн инээмсэглэлийг зүдлэрээ. Ээжихээ хийсэн цовинг зүдлэрээ. Дургүй байсан 10 жилийн багшигаа зодож гин гэж зүдлэрээ. За сайхан.